За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Асинхрон 9 хичээл маань эхэлж байна. За энэ удаагийн хичээлийн сэдэв холимог нийлэмлэг өгүүлбэрийн онцлог. За тэгэхээр өгүүлбэр бол одоо олон хэв шинжтэй байгаа. Эдгээрийг ялган танихад бол энэ хичээл эхлэх юм аа. За тэгэхээр өгүүлбэр гэдэг маань нэг энгийн өгүүлбэр гэдэг маань нэг санаа, нэг үйл явдлыг илэрхийлдэг бол нийлмэл өгүүлбэр нь хэд хэдэн санаа, үйл явдлыг илэрхийлдэг. За тэгэхээр холимог нийлмэл өгүүлбэр гэдэг бол дэлгэцэн дээр харагдаж байгаа зэрэгцэн нийлмэл өгүүлбэр, угсарсан нийлмэл өгүүлбэр, харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэрийн хэв шинжүүд хоорондоо ямар нэгэн холбоосоор холбогдож нэг өгүүлбэр болж холбогдож байгаа тэр аргыг бол холимог нийлмэл өгүүлбэр гэж хэлж байгаамаа. За холимог нийлмэл өгүүлбэр гэж юу хэлэх вэ гэхээр 3 болон түүнээс дээш өгүүлбэрүүд хоорондоо зэрэгцүүлэх холбоо, угсруулах холбоо, харилцан угсруулах холбоогоор холбогдоод хэлбэр болон одоо утгын талаараа нэгэн бүхэл болсон тэр өвөрмөц хам бүтцийг бол холимог нийлмэл өгүүлбэр гэж байгаа юм. За жишээлбэл хасаг тэрэгний хихнах тутам лувсангийн сэтгэл уйтгарлаж бүрэн шарын хашигнах бүр түүний уур хүрнэ гэсэн өгүүлбэр бол холимог нийлмэл өгүүлбэр. За ингээд өөрөөр хэлбэл өгүүлхэн төвийн тоогоор энгийн өгүүлбэрүүд байгаа гэсэн үг тийм ээ. За энэ энгийн өгүүлбэрүүд угсруулах холбоо, зэрэгцүүлэх холбоо, угсруулах холбоогоор холбогдож холимог нийлмэл өгүүлбэрийг бүтээсэн гэсэн үг юм. За тэгвэл холимог нийлмэл өгүүлбэр ямар бүтцтэй байх юм бэ гэхээр мэдээж энгийн өгүүлбэрүүд зэрэгцүүлэх, угсруулах холбоогоор холбогдож холимог нийлмэл өгүүлбэрийг бүрдүүлэх нэ. За жишээлбэл сэлэнгийн шар намар замын тоос ажлын цувраа тэнгэрт хадаж ахын авчирч өгсөн хөхүүртэй айраг усанд орж байгаа адуу шиг шаагна гэсэн өгүүлбэрт бол 4 энгийн өгүүлбэр байгаа. За энэ 4 энгийн өгүүлбэр хоорондоо зэрэгцүүлэх холбоогоор, угсруулах холбоогоор, угсран найрах холбоогоор ингэж холбогдоод зэрэгцэн холимог нийлмэл өгүүлбэрийг бүтээсэн гэсэн үг. За энэ өгүүлбэрт бол ерөнхийдөө зэрэгцүүлэх холбоо голчилж байгаа. За жишээгээр та хэд маань дэлгэрүүлээд хараарай. За тодруулсан байна тийм ээ. За тэгвэл холимог нийлмэл өгүүлбэрүүд ямар хэв шинжтэй, ямар бүтцтэй байх юм бэ гэдгийг дараах үснэгтээс харж болно. За хамгийн ихний загвар бол зэрэгцэн нийлмэл өгүүлбэр дээр харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэрийг холбож болно. За жишээлбэл морин төвөргөөн сонсогдож нохой боорлсоор нэг хүн ирсний нахалтах угуулагч байлаа. За тэгэхээр морин төвөргөөн сонсогдож гэдгээр бол зэрэгцэн нийлмэл өгүүлбэр холбогдож байна. За нэг хүн ирсэн нь ахлах ухуулагч байлаа гэдгээ өгүүлбэр бол харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр. Тэгэхээр зэрэгцэн нийлмэл өгүүлбэр дээр харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр бүрдэж байгаа учраас энэ бол холимог нийлмэл өгүүлбэр. За хоёрдугаар загвар маань зэрэгцэн нийлмэл өгүүлбэр дээр угсарсан нийлмэл өгүүлбэрийг холбож байна. За жишээлбэл тансаг говьд зэрэглээ сүүмиж гэдгээр зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн холбоос орж ирсэн байна. Өргөн тэнгэр дээр нь хөхөрөхөд гэдгээр угсарсан нийлмэл өгүүлбэрийн холбоос орж ирнэ. Хаалт энэгээр гарна гэсэн үг тийм ээ. Ингээд өнчин заг бүртийн гэдэг нь гол өгүүлбэр. За ийм хэв шинжтэй байна. За 3 дугаарт угсарсан нийлмэл өгүүлбэр дээр харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр. За энэ өгүүлбэрүүд бол бие бие харилцан захирна, бие бие голлон захирна гэсэн үг тийм ээ. Харанхуй боломгц гэдгээр угсарсан нийлмэл өгүүлбэрийн хаалт гарна. Манай цонхон доогуур зэвсэг тээсэн машин цэргүүд өнгөрөх нь гэдгээр харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр болно. Ингээд үргэлжлэн сонсогдно гэдэг нь гол өгүүлбэр ахна тийм ээ. Харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэрийн өгүүлхэн төв нь байна. За 4 дахь загвар угсарсан нийлмэл өгүүлбэр, зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр. Нөгөө нийлмэл өгүүлбэрийн хэв шинжүүд маань гуруула байх нь байна. За жишээлбэл сая зурсан болохоор зураг нь гоёмсог бөгөөд нарны туяанд удаг нь солонгорох нь үнэхээр сайхан. Сая зурсан гэдгээр угсарсан нийлмэл өгүүлбэр гарч байна. За зураг нь гоёмсог бөгөөд гэдгээр зэрэгцэн нийлмэл өгүүлбэр холбогдож байна. Удаг нь солонгорох нь ямар юм сайхан. Энэ өгүүлбэр бол харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр байх нэ. Тэгэхээр холимог нийлмэл өгүүлбэр маань дараах 4 хэв шинжийн бүрэлдэхүүнтэй бүтцтэй байдаг гэсэн үг. За ингээд хичээлээ үзээд хичээлийн дараах сорилоо хийж